Та бүхэнд PowerPoint програм дээр хэрхэн аудио бичлэг оруулах тухай товч зааврыг хүргэе. Энэ програмын insert цэсний аудио хэсгийг сонгоход хоёр сонголт гарч ирнэ. Эхний сонголт буюу Audio on my PC хэсэг нь тухайн компьютерт байгаа урьдчилан бэлтгэсэн аудио бичлэгийг тус програмд шууд оруулна. Audio on my PC дээр товшоход Insert audio гэсэн цонх гарч ирэх бөгөөд аудио бичлэг байршгүй байршлыг зааж өгөн Insert товчлуур дээр дарахад аудио бичлэг PowerPoint програмд орох болно. Харин аудио хэсгийн хоёр дахь сонголт буюу Record audio цэс нь PowerPoint програмыг ашиглан аудио бичлэг шууд хийх боломжийг олгоно. Энэ цэсийг ашиглан аудио бичлэг хийхийн тулд таны компьютерт микрофон залгаатай байх ёстойг анхаарна уу? Record audio цэсээр товшоход Record audio гэсэн цонх гарч ирэх бөгөөд Rec товчлуурыг дарахад аудио бичлэг эхэлж, Stop товчлуурыг дарахад аудио бичлэг зогсно. Name буюу нэр хэсэгт тухайн бичсэн бичлэгийнхээ нэрийг өгч хадгалж болно. PowerPoint програмын Insert цэсний аудио хэсгийн эхний сонголт буюу Audio on my PC хэсэгт урьдчилан бэлтгэсэн аудио бичлэг оруулах боломжтойг дээр дурдсан. Та аудио бичлэг урьдчилан бэлтгэхдээ өөрийн компьютерийн search буюу хайх хэсэгт Voice Recorder гэж бичгээд таны компьютерийн дуу хураагч буюу Voice Recorder гарч ирнэ. Тус програмыг нээж аудио бичлэгээ хийн хичээлийн нэрээрээ хадгалж PowerPoint програмын Audio on my PC цэсээр товшоход Insert audio гэсэн цонх гарч ирэх бөгөөд аудио бичлэг байршгүй байршлыг зааж өгөн Insert товчлуур дээр дарахад аудио бичлэг PowerPoint програмд орох болно. Танд амжилт хүсье.